Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дээд шагналаар энэ жил 10 хүн тодорлоо. Эрхэлсэн ажилдаа үр бүтээлтэй олон жил ажилласан иргэд хөдөлмөрийн хүний төлөө шагналын эзэд болсон байна. Иргэд хөдөлмөрчдийнхээ амьдралын сайн сайхны төлөө өөрийн авяас чадвар хүч хөдөлмөрөө дайчлан олон жил ажилласан 10 хүний ингэрт Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дээд шагнал хөдөлмөрийн хүний төлөө одон гялалцлаа. За удирдлагын академи эрх зүйн тэнхимийн эрхлэгч үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Уран Чимэг, мөн боловсролын шинжилх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд дарга Саран Цэцэг, мөн дулааны цэцгэлхэн станц 2 төрийн өмч товцоод компани үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Гармаа, Хөвсгөл аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Гамболт зэрэг 10 хүн шагнагдсан юм а. За гишүүд хөдөлмөрчдийн маань өмнө одоо маш их олон толгомцсон асуудлууд байна. За боловсролын салбарт гэхэд л тийм ээ ажлын ачаалал маш хүн ар гэрээ аваад явах амьдралын баталгаа цалин үс авах боломжгүй байгаа. Ингээд бид нар бол энэ 14 онд бол боловсролын салбарын ажилчдынхаа ажлын байрны үнэлгээг хийлгэх, дээр нь цалин үлсийг нэмэгдүүлэх ажлыг хийхээр ажиллаж байна. Энэ шагнал бол ганц надад биш, манай хамт олон манай дулааны 2 дугаар цэцгэлхэн станцын хамт олонд болгож байгаа шагнал гэж ингэж ойлгож байна. Манай хамт олон бол 2013 оны ажил хөдөлмөрийн өндөр амжилтаар огтсон 2014 оныхаа ажилдаа ороод ингэж ажиллаж байна. Сар шиний босгон дээр энэ нэр хүнтэй шагналыг надад өгөөд манай хамт олонд болгож байгаа гэж ойлгож байна. За энэ бол манай Хөвсгөл аймгийн үйлдвэрчний хамт олонд өгж байгаа шагнал. Тэгээд цаашдаа бид нар л энэ шагналынхаа одоо юу яаж маш сайн ажиллах болно. Ингээд одоо нийт үйлдвэрчнийхээ гишүүд идэвхтэй сонгуульнуудаа сар шинийн баярын мэнд дэвшүүлж сар шиндээ сайхан шинэлээрэй гэж хүсэн ирэж байна. Улсын хурлын гишүүн хөдөлмөрийн сайд Санж Мэтвиг мөн үйлдвэрчний эвлэлийн холбооны дээд шагналаар шагнасан байна. За Хөвсгөл аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбооноос гадна Орхон Ховд аймгийнхан мөн шагнагдлаа. Орхон аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбооны Ахмад ажилтан энэ биш. Ховд аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Бямбанар бусад аймгаа хошуучлан хөдөлмөрийн хүний төлөө одонгоор шагнагдлаа. Идүх зүтгэл гарган 20-од жил үйлдвэрчний эвлэлд ажилласан тэдэнд цалин цагаан мөнгөнд тэмдэгтэй хамт гэрчлэгээ, зам тус бүрэн 100 мянган төгрөг хамтд нь олгосон юм а.